Hey guys, bye. I'm leaving. Йоо, үсгэцэг мүзэгчээс ливгүй штэ. Йоо, дараагийн айлж төвчлэгтэй тавтаа морил. Тэгээд энэ удаа болохоор айгүй сонин одоо спешиал гэх юм уу. Өчтөр харин хөөрхий манай имээ нуруугаа гимтээч. Тэгээд одоо би Эрдэнэт гарах гад таког найздаа үлдээчгээд яаралтай бас Эрдэнэт явж ерөнхийдөө имээгээ бас нэг 7 хоног асард юм уу гэж бодоод тэгээд ирчихсэн. Гэртээ ирсэн. Тэгээ одоо юмнуудаа бэлдээд байж гин. Энэгээр дөрөв юмнуудаа гаргацсан. Тэгээд бас өөр амар олон жил хол байсан болохоор иймэрхүү юм тийм болоход нөө сэтгэл амар өвдөөд тэнд байгаад идэг. Нэгт юу ч хийж чадахгүй. Гэтэ сэтгэл өвдөөд идэг. Яг тэр мэдрэмжийг одоо авахгүй гэдэгтээ нэгт амар баяртай байна. Энэ үед л очоод юу гэдэг имийг хоол ундыг жоохон төхөөлж өгөөд тэ өвөөдөө ч гэсэн туслаад тэгчтэйгээ одоо гарах гад байж гин. Тэгээд өчтөр орой мэдээд тэгээ өнөө өглөө эрт бүр 8 цагт 9 цагт таког найзындаа аваачиж өгөөд аваачиж ихтэй манай найз ирж авсан л та. Тэгээд одоо ингээд юмнуудаа бэлдээд гарах гэж байна. Ямар ч тач энэ Улаанбаатартайгаа бүх ажил гэрээгээ бүгдийг хойшлуулсан. Энд дээрээ нөгөө нэг юу Big Crown-аас хэлж байхгүй миний нэг crown-аар нэмсэн хаавнсан. Тэгээд тэр crown-аа янзлуулна энэ төргээд бууг нь юу яцсан. Энэ 7 хоногт уг нь crown эдрээс бас залах байсан имж. Тэгээд угаасаа имийн юм болцсон байгаа юм чи надад бол цаг хугацаа бас айгүй чухал агаад байгаа учраас тэрийгээ хойшлуулад бас нэг юу урт удаан хугацааны брэнд дил тэрэн дээр гэрээ хийх байсан. Тэрийгээ бас бүгдэн нь дараа 7 хоногт нөө бүх гэрээнүүдээ хойшлуулад тэгээд хамаг юм хаяад ямартай ч явж ин да. Тийм байна да. Тэгээд ээлжит влогтой тавтамаар. За залуу насны дээр хөрөнгөтэй болно гээл үзээд байна. Нэг 2-7 хоногийн өмнө авсан байраа ашиглалтанд орохоос өмнө аав ээж хоёрт нэг харуулчихлаа. Үзэж харж байгаа за яг энэ навцайл ерөнхийдөө дэжгүн байна гэж одоо давлаа. Тэгээ 12 сараас хойш ер нь бол 4 сар хайж агаад л яг нэг сэтгэлд таарсны газартаа орцсон. Одоо нэг 10 сар хавцаа нөө дахиад нэг нүүх баха. Ямар ч жилдээ нэг бол нүүчээл. Түүгэн дээврийн давхарт авъя гэсэн чи аав ээж хоёр дээврийн дэмий гэхээр яг дундуур давхар тавсан. За тэгээ түүний дараа нэг ийм арт орж хүнсээ цуглуулах аав ээж хоёртай нэг хальт хоол идчихээ тэгжсэн чинь дуудлага ирсэн. Эрдэнтээс залгасан байсан. Имээ маань хөрхийн нуруугаа гимтэж гисэн гэхээр нэгчтэйгээ зүгээр Эрдэнэт рүү гараал шидчихлээ. Ямар ч тач имээгээ нэг 7-7 хоногор бит хоёр ээлжилж асрыгээд. За тэгэл бүх ажиллаа л хойшлууллаа. Муур зураа айл дүглөөд гаргаж өгөө. Тэгээ шүүн нас олигтой унтаж чадаагүй. За тэгээд нэг 5-6 цаг явсны дараа Эрдэнэтэд ирээд 10 хэдэн жил хол байхдаа бол энэ мөчийг бас нэлийн хүлээж исэн. Холоос дэмий санаа зовоод ах биш те хажууд нь очиод бас нэг хоол ундын дөхүүлж өгье. Юмнуудын янзлыг манай амар хөөрхөн. Яши миний охин л гэдэг. За тэгээ маргаашнаас эхлээл өвөө эмийнхаа гэрийг сэрүүлж өгье. Хоол нь ундаж үгүй тэгээд одоо энэ мөчийг л хүлээж илаа шүү дээ. Tomorrow. Sup guys. За өвөө эмээг энд ирсэн байна. Сая имээд хоол хийж өгчөөд би бас усан дурчхоод. За тэгээд отоо галтгоонд нэг хажууд нэг хуушуур халааж байгаа байхгүй юу. Тэгээд хуушуураа би идчихээд одоо би өөрөө жоохон цайгаа өдийнхаа цайгүй гэдэг. За мэдээж имээ босч чадахгүй байгаа учраас унтж байна нөгөө өрөөнд. Тэгэхээр ийм надад доош харуулъя гэхээр ямтач махнуудын бүгднийг нь миксердээд тэгээд дээдлэлт нь хөөрхөн өндөг хийгээд гэтээ энэ өндгийг бол би өөрөө идэн л дээ яагаад гэвэл нөгөө имээ уурсаар хоол идчихэж байгаа учраас илүү дутуу том юм орж болохгүй. Тэгээ маха машиндаад цонгон хийж машиндаад тэгээд төмс хийж машиндаад төмс гэх нь балаар чинь нөө юу мөг хийж машиндаад мөг ч нүд тархимэрхэнд айгуу сайн штэ. Тэгээд гой буцалгаж агаад тэг нөгөө нэг бантангийн нэг юунаас гурвалжин будаатай бантангийн нөгөө жижиг ингээд өрнүүдээр хийж агаад тэгээд ийм гой босон байна. Янзи. Би ингээд нэг амар ахтар хоол их дургуулдаг гэдэг. Хоол хийхээр бол бас ивгүй юм штэ. Яг байсан уу? Тэгээд өвөөгийн хийсэн хуушуурыг хөлтөөцөн байхаар нь би юу ажиллаа. Халаагаад тэгээд одоо идэх чинь.
Яг эмээгийн асархаар ирсэн 2 дахь өдөр болж байна. Өө минь орой олоо идчихээ зөрөгтэй үзээлээж байна. За өнөө өглөө уссан. Ямар ч тач махаа гэсгээ гаргаад тавьсан. За өнөөдрийн аженда бол өө эмээгийнхаа 0 болоо илүү төтөө юмнуудыг ерөнхийдөө янзалж өгье гэсэн бодолтойгоо. Ирснийх тэгээ ганц 2 юмнуудыг цэвэрлээд өгчих юм бол бас дараа нь илүү өөрчлөлтөнд амар. Сая хувцснуудын угаалгын машин дийцэн. Одоо нэг гэрт нь иймэрхүү нэг чихтэй цэвэрлэгээтэй тоосын соруулал шалын хөөхөө нэг чихтэй цэвэрлэл болчихд юм билээ. За тэгэл нэг өдрийн хоолой хийндээ. За эмээ маань болохоор нуруу нүвдөө дэвтэртэйгээ болохоор ерөөсөө илүү төтөө юм зэжлүүртэй мэдчих болохгүй. Соруулаар өглөө өдрөөр хоолнуудаа идж байгаа учраас юмнуудыг тэгэхэд нэг мөр миксер дээд нэг гаргацсан махаа. За энэ хажуу талд нь мөөгтөө чинжүүтэй сонгон идрийн бүгдг нэгэд тултал миксердж байгаа. Манай эргэн тойрных намайг хоол хийж чаддгүй маддгүй л хэлэхдээ би ч цагаа тулахараас л эвгүй хоол идэг гарахгүй. Өдрийнх нь хоолыг имээдээ өгчөө. За хөлөнд нэг хөөрхөн жижиг массаж хийж өгсөн. Баян хөвтөд тахараас хөл мөл нь бол нэлээд чилдэм байна. За тийм хажууд нь хийсэн өөрийнх нь хувцсны шүүгээс янзын гоё болгоод ивхэд өглөө. Хамгийн сүүлд нь одоо би өөрөө хоол идэх гэж байгаа ш. Бас нөгөө нэг фитнес хийгээ жимд явахгүй байгаа болохоор эмээгэж өнтгөөс бүсмөсөө зүгээд те. Өнөөдрийн хоол бол имээд өгсөн нөгөө гоё хоолнуудынхаа жоохон том үлдсэсүүдээ те хажууд нь юм гоё хөрөн манжингийн салаад хийсэн байгаа. Тэг хэлсэн шүү дээ. Цагаа тулгаараа би шалагч гоё орсон хоолыг ч гоё хийн. Тэгэл хамгийн гол нь одоо энэ настай хүмүүс аав ээжийг ингэж асарах нь өөртөө хийж байгаа өөрийнхөө хувь заяа хийж байгаа хамгийн том буян гэж байгаа. Би зөрөөд гараад удаас яаж зүгээр ах Эрдэнэт бас шопинг хийгээд наачлаа. Тэгтээ би уусаа та миний өмнөх бичлэгүүдээс санаж байгаа юм бол Эрдэнэт шопинг гэх нэгт амар хөөх юмнууд байдаг. Би одоо та хэдэд авсан юмнуудаас хавуулаа ингээд задлж үзүүлээ. Оо бичлэг хийж. Ажил хийж байгаа юм. Тий. Ажил хийж байгаа юм тий. Сайн дурын ажил үү. Thanks. Эхнийх нь энэ байгаа. Та хэд нөгөө өмнөх авсны санаж байгаа бол нэг цэнхэр ийм сувдтай нэг юм бант өгсөн шүү дээ. Дараа би энэ шарыг бүр ингээд baby yellow зэрэг хайр хөөрхөн байгаас тий. Ийм baby yellow ингээ харах юм бол энэ камер яагаад доошлох вэ? Тэгээд миний бас дараагийн нэг дурлаж авсан юм байна. Энэ бүр амар хөөрхөн байсан. Миний өнгөнд нь болоод авсан. Тэгээд энэний дотор талд нь болохоор нэг хөөрхөн ийм нэмгэн топ маягийн өмсчүүлэх зүгээр юм билээ гэж бодсон. Тэгээд цэнхэр энийг джинс өнгөн дээр өмсгөж авсан. Тэгээ энүүгээрээ бүстэй ингээ ороочхоор амар хөөрхөн бэлгүүс гардаг юм билээ. Амар их мавчиж. Би энийг доотлолтой юм сатин юбкэн дээр өмсгөж юу нь бол авсан байхгүй юу? Уурын эндүүгээр жоохон юу ячна хиндүүд чинь. Цагаан шил авъя даа л гэж бодоод байсан байхгүй юу? Тэгээд явж байгаад яг юм цагаан арааман таараа тэгэхээр дотор нь ингээд юм хийлгэж болох уу гэдгсэн чинь болноо. Тэгээ хамелеонтой юм шил хийлгэхэр болоод тэгээ одоо болохоор энэ юм юу байгааз цагаан өнгийн байгаад байгаа. Тэгээд гадаа гараад UV light-нд болохоор 10 минутын дотор ингээд тэр чигээр хар болчт юм билээ. Энэ бүр амар хөөрхөн юм юу байгаас тэ юм cat. Нэг уцмцаа ингээ хараад иж хахад энэ ингээд юм хамгаалалттай мэддэгтэй байгаа байхгүй юу? Гадаа гараад ямар ч ч наранд гарчих юм бол ингээд тэр чигээр хар болчдөг. Тэгээд яг тэрийг нь хэлэх амар хөөрхөн байсан. Тэгээд энэ доторх энэ шил нь хамелеон гээд энэ нь 45, энэ юу арааман 50 гээд тэгээд 95-аар ингээ хийлгсэн бүр амар хөөрхөн бастай. Тэгээд ямар нэгэн илүү дутуу юу байхгүй. Брендийн имид юм байхгүй. Өвөд болохоор юм юу авсан? Унтлагын хувцас авсан. Хос. Өмд нь ингээд энэ байна. Тэг хамгийн том ярсмэрийн л авлаа. Тэгээ дээдл нь болохоор нэмгэн маягийн. Тэгээ эдрийг одоо тэгцлээл хий да. One eternity later. За өнөөдөр бол үнэхээр фул дэй юм байна. Сайхан Эрдэнэс эргэж ирсэн юм манай үзэгчид мэдж байгаа. Такога айгүй их сонсон байна. За өнөөдөр энэ нараа идэх хоолоо авлаа, хичээлдээ суун, уурын индүүгээ авсан. Бас нэг нэвтрүүлэг очиж орох учраас юмийгэж өнтгөө уурын индүүгээ авах. Тэгээ гоё жүжиг үзэн. Гэтэ хамгийн түрүүнд бүгдээрээ энэ бүгдийг хэлэхийн тулд эхлээд үсэн янзруулах хэрэгтэй. Би ч тэгээ зураг авал тиймээ тийм ихээр секэгчээг ойлоо төрөөд ирдэг болохоор секэгч өстө дорн гяс гоё янсаад үздэг. Тэгж хаас болоо маш их баярлаа. За ингээ хамгийн юм авчихсан гараа явж гин. За хамгийн түрүүний зогсоол бол за би Солонгосыг сурж эхэлж байгаа. Энэ жилийн маань зорилго болохоор өөртөө гарч байгаа цагаа өөрийгөө гоё хөгжүүлээд илүү гоё шинэ юм сурах гэж шийдсэн байгаа. Энэхүү гоё боломжийг минь нээж өгсөн SR Consulting-тай маш их баярлалаа. Хичээлийн эхний өдөр гэхэд ер нь дэжгүй шүү. Гоё 2 цаг суугаад за тэгэл гараад жоохон хоолоос идчихээ нүрээ будаа за MNB дээр очисон. Энэ насны гоё нэвтрүүлэгт орох гээд ямар ч тач дугаар нь бол 5 дугаар сарын сүүлээр ерөнхийдөө цацагдах ба. Тэгээ сониучин болохоор яах вэ? Наагур цаагуур нь явж студийн үзлээ. Тэгвэл яагаад ч юм телевиз камертай юм харахаар би бүр ингэ сэтгэл хөдлөөд догдлоод идэг байхгүй юу? Үндэсний телевизийнхаа нэг нэвтрүүлгийн
хэсэгт оролцож байгаад бол маш их баяртайсан. Энэ удаагийн ярианы сэдв болохоор соёлын ялгаа, дээрээс нь бас эрүүл зүйн хойдлолт гэдэг ингээд янз янзын гой сэдвүүдийг хүндсэн байгаа. Тэгээ удахгүй гарахаар нь орой болсон, нар буусан. За тэгээд хамгийн сүүлийнх болохоор амар гоё жүжиг үзэхөөсөн. Энэ хориотой жүжиг гэдэг бүр үнэхээр мундаг жүжиг шиг тоглосон. Ингээ хүнээс ингээд янз янзын emotion сэтгэл хөдлөл гаргасан. Үнэхээр гоё жүжиг болсон мөлий. Энэ ad биш шүү guys. 5 сарын 10 хүртэл зайсан хилд тоглож байгаа юм лээ. Гэртээ ирэхэд юу хамгийн best гэсэн гэж энэ үсээ тайлах ёо. Зүр толгой амарж илээ тийхүү. За уртаач өнөөдрийн гарсан бүх ажил амжилттай байлаа. Тэгээд энэ үртлөөцөнд баярлаа.